Амгаланбаатар гишүүний хувьд бол тойрогтой тулгамдж байгаа асуудал иргэдийнхээ тавьж байгаа энэ одоо амь нас эд хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг сонгогдсон гишүүнийхээ хувьд хууль тогтоогчийн хувьд санал болгож хуулийн төсөл өргөн мэдүүлж байгааг бол ойлгож байгаа. Нөгөө талдаа бол энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ дээр маш хариуцлагагүй байна гэдгийг би бол бас онцлог хэлье гэж бодож байна. За энэ дээр одоо ингээд энэ бол зөвхөн нэг одоо жишээ болж байна л да. Цаашдаа энэ бүсүүд ийм ялгаатай өөр одоо зохицуулттай явахгүй бол жишээлбэл уул уурхай дээр ихэд одоо зүүн бүс, говийн бүс дээр хамгийн их асуудал тулгамддаг. Бусад бүс дээр харьцангуй гайгүй. Тэгэхээр бид нар ер нь энэ одоо бүсчилсэн бодлогын хүрээнд хууль тогтоомжид өөрчлөлт оруулж энэ бүсчилсэн байдлаар энэ зарим асуудлуудаа шийдэж явахгүй бол тэгээ тал, говь, хангаа ингээ бүх юм хосолсон ийм өргөн удам нутагтаа тэгээд нэг хуулиар зохицуулах гээд яваад байгаа олон зүйлүүд байгаа. Ялангуяа энэ ашиг мартамал газрын тус ашиглалттай холбоотой олон асуудлууд энэний ард байгаа шүү. Тийм учраас энэ Амгаланбаатар гишүүн бүстэй тулгамж байгаа асуудлуудаа тавьж байгаатай адилхан бидний хувьд ч гэсэн зүүн бүс, говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хувьд бол уул уурхайтай холбоотой, уул уурхай баялагын орон нутагт орох өгөөжтэй холбоотой, хувирлалтай холбоотой шудраг ус зүйл одоо хувирлжаатай холбоотой асуудал ярил бид нар бас зөндөө асуудал ярихаар асуудлууд байгаа шүү дээ. Тийм учраас зүүн бүс, говийн бүсийн гишүүд хамтраад энэ ашиг мартамлын нөөцийн төлбөртэй холбоотой, газрын үсгийн нөөцийн төлбөртэй холбоотой асуудлуудыг бол яг одоо энэ зарчмууд бол өргөн барих нь зөв юм байна гэж би бол хувьдаа ажиллаж байна. Тойрогтой тулгамж байгаа асуудлуудаа яг ийм маягаар өргөн бариад явал их хурлын гишүүд бүгдээр л явна шүү дээ. Энэ дээр гол нь яамд энэ дээр яг ямар зохицуулт хийж байгаа юм. Эн чинь тухайн салбарын асуудал хариуцж байгаа яам шүү дээ. Монгол төрийн өмнө засгийн газрын өмнө салбарын яам хариуцж байгаа яамд энэ зүйл дээр ач холбогдол өгөөд оролцох ёстой шүү дээ. Тэгээ ингэж явахгүй ингээ ийм байдлаар ингээд орчдөг. Тэгээ салбарын бодлого гэж юу байхгүй. Сая энэ олон улсын гэрээ хилцлэр ч гэсэн энэ асуудлууд зөндөө гарч шүү дээ. Олон улсын гэрээ энэ хилцэл хийдэг албан тушаалтан гэж байгаа мó? Тэр бичсэн үг үсэг нөгөө талтайгаа гадаад улстайгаа тохирсон тэр одоо бичсэн тэр төслийг нь одоо үг үсэг энэ тэр одоо арай ичмээр байгаа юм шүү. Ийм байдалтай ер нь одоо энэ ажил явахгүй шүү дээ. Тэгээ энэ зүйл дээр онцгой анхаараач гэдгийг би бас онцлог хэлье. Тэгээ энийг бол ялгаатай бодлого байх ёстой байна. Энэ нь харин засгийн газарт эрхийн нөгөөд ялгаатай бодлогоор энийг зохицуулахгүй бол яг энэтэй адилхан нөхцлүүд ингээ үүсгэх гээд байгаа байхгүй юу? Өчигдөр хөдөөжмөн сайд гэсэн бас асуудал хэлж илээ. Ер нь тэр одоо тойрогтой хуурлагдж байгаа аль бүсүүдэд одоо давуу байдлаар хуурлагдж энэ төргээ зөндөө асуудлууд ярьж байгаа шүү дээ. Энэ зүйл дээр одоо энэ салбар хариуцсан сайд нар жоохон анхаарах хэрэгтэй байна. Энэ дээр томоор нь зогцоор нь нэгд Монгол улсын салбар хариуцсан сайд юм бол Монгол улсын хэмжээнд асуудлаа хариуцж Монгол улсын хэмжээнд энд байгаль орчин, хөдөө аж ахуй, уул уурхай бусад бүх бодлогуудаа ингэж авч үзэх хэрэгтэй шүү дээ. Эний чинь сайд нар л хариуцж авч энийг ялгаатай бодлогыг дэвшүүлж оруулж ирнэ шүү дээ. Тойргийн гишүүн тэр болгоо энэ ялгаатай байдлыг мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө тойргийн эрхчлөлтэй холбоотой асуудлаа төрүүлж оруулж байгаа. Тэгээ энэ зүйлийн ийм том зөрчил энэ дээр гарч байна. Бүсүүдийн хооронд ялгаатай. Тийм учраас бүсчилсэн бодлогын хүрээнд хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага байна гэдгийг бас онцлог хэлье.